За ус уналт нь маш олон төрлийн шалтгаантай байдаг. За үүнд нь эрэгтэйчүүдэд ихэвчлэн 95-аас дээш хувьд нь удамшлын шалтгаантай байдаг бол эмэгтэйчүүдэд болохоор эрцгийн дутагдал, бамбайн даврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн даврын өөрчлөлт, за стресс гэсэн маш олон төрлийн шалтгаанууд байдаг байгаа. Сайн байцгаана уу? Доктор Чингүү эмнэлгийн эмч заслын эмч Аннууж юм байна. За өнөөдөр та бүхэндээ ус шилжүүлээс олох мэс ажиллбарын талаар ярьж өгнө. За ус шилжүүлэн суулгахад үйлчлүүлэгчийн дагсны хэсэг буюу донор хэсгээс нэг ширхэг болцоогаар нь төгж аваад үйлчлүүлэгчийн хүсч буй газарт ус суулгахыг хэлж байгаа. За ус шилжүүлэн суулгахад усыг донор хэсгээс хоёр аргаар авч болдог. Дагсны хэсгээс хуухыг төсөж аваад суулгах болон нэг ширхэг болцоогаар нь төгж авах гэсэн хоёр арга байдаг. Суулгахад хоёр арга байдаг. Choi pen буюу үзэг ашиглан шилжүүлэн суулгах. За мөн сафир буюу хууханд зүслэг хийгээд болцоогаар нь суулгах гэсэн юм хоёр арга байдаг байгаа. Аль арга нь өөр ингэсэн давуу талуудтай байдаг байгаа. За ус шилжүүлэн суулгахад хэсгийн мэдээ алдуулттай явагддаг. За суулгасан уснууд 10 хоногийн дараагаас бүрэн идэгрэлж явагдаж сарын дараагаас бүх уснууд унаж эхэлдэг. Энэ нь яадгүй гэхээр болцоон доороо үлдээд дээцэх нь хуураад ундаг байгаа. 3 сарын дараагаас нэг болцоогаараа ургаж эхэлдэг. 6 сар гэх 60-аас 70% нь ургана, 1 жил гэхэд яг бүрэн 100% ургана гэж үздэг. Идэгрэлтийн хугацаа нь ер нь бол 7-аас 14 хоногийн дотор бүрэн идэгрэлж явагддаг байгаа. За гам дэглэмийн хувьд гэх юм бол хит их хөлрөх, дасгал хөдөлгөөн, за мөн саун бассейнд орохгүй байвал зүгээр гэж үздэг. За мөн харшаал өдөөх халуун ногоотой хоол, согтууруулах хундааг 14 хоног хэрэглэхгүй байвал зүгээр гэж үздэг байгаа. За сөрөг нөлөөгийн хувьд үйлчлүүлэгч мэдэгдэх хүндрэл болон зовир нь багатай байдгаар давуу талтай байгаа. Ус шилжүүлэн суулгах мэс ажиллбарын үр дүнд нь нөлөөлөх нэг гол хүчин зүйл байдаг. За энэ л болохоор үйлчлүүлэгчийн донор хэсэг байгаа. Нэг уутан цаарт 1-тэй, 2-тэй, 3-тай гэх болцоонууд байж байдаг. 2-тай, 3-тай болцоонууд байх тусмаа илүү гоё өтгөн ургадаг. За 1-тэй уснууд их байх тусмаа яаж ч ингээ шивүү суулгасан ургахтаа жоохон шингэн ургах гэдэг. За хэрв та ямар нэгэн шалтгаантай ус уналттай бол эхний ээлжинд эмчилгээнүүд хийгддэг байгаа. Эмийн эмчилгээ, лазер эмчилгээ, тарилга эмчилгээ. За эдгээр ямар нэгэн үр дүн байхгүй бүрэн халцрал явагдсан бол түүн дээр заавал ус шилжүүлэн суулгах мэс ажиллбар хийгддэг. За мэс ажиллбар нь 1-2 өдөр үргэлжилдэг. 3 дахь өдрөө ирээд та боолтоо авахуулаад үүнээс цааш та хэвийн амьдралдаа орж болдог байгаа. За ус уналт нь маш олон төрлийн шалтгаантай байдаг. За үүнд нь эрэгтэйчүүдэд ихэвчлэн 95-аас дээш хувьд нь удамшлын шалтгаантай байдаг бол эмэгтэйчүүдэд болохоор эрцгийн дутагдал, бамбайн даврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн даврын өөрчлөлт, за стресс гэсэн маш олон төрлийн шалтгаанууд байдаг байгаа. Нийт суулгасан хүмүүсийн 80% орчим нь ер нь удамшлын гаралтай ус уналттай байдаг. За 20% нь гоо сайхны зорилгоор дух жижигрүүлэх зорилгоор ер нь хийгддэг байгаа. Хэрв та урд хэсгээрээ эм хэлбэр болон орой хэсгээрээ өвөг хэлбэрийн халцралтай бол энэ бол зөвхөн удамшлын гаралтай халцралын үед ингэж тохиолддог байгаа. За удамшил гэхээр зөвхөн ээж хоёр биш дэшегээ 7-8 үе гэж үздэг. Удамшлын шалтгааны үед заавар шалтгаан зогсоох хэмжээлгээ хийх бол зөвхөн ус шилжүүлээ суулгахаар ямар нэгэн үр дүн байхгүй байгаа. Удамшлын шалтгаан гэдэг маань эр бэлгийн даавар буюу тестостерон даавартай холбоотой байдаг байгаа. Энэ тестостерон даавар маань удамшлын шалтгаанаас болоод DHT буюу дихидротестостеронгийн өөр хэлбэр рүү шилждэг. Энэ хэлбэр нь таны зөвхөн ус уналтыг л үүсгэдэг байгаа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр манай эмчилгээнүүд маань эр бэлгийн даавар буюу тестостероныг хувирахгүйгээр хэвийн байлгад өгснөөрөө халцралыг нэмэгдүүлэхгүй зогсоодог байгаа. За тестостерон дааврыг хэвийн байлгаж өгдөг эм уудаг байгаа. Заавал эмчийн хяналтанд орох ёстой. Миноксидил гэдэг төрөлхийг мөн хэрэглэдэг байгаа. За миноксидилийг хууханд хүргэснээр судас тэлээ цусан ангам сайжруулж усны ургалтыг дэмждэг. За тэгэхээр таны одоо байгаа усыг ургуулах зорилготой. За мөн ус шилжүүлэн суулгасны дараа суулгасан усыг ургалтын нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг байгаа.